Дөгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Христийн эхэн үеийн айлдварууд 70 дугаар бүлэг. Миний нууц илчлэгдэж, нээлттэй харагдаж, нуугдмал байхаа болох нь бүхэлдээ миний нэгүсэл өршөөлөөс болдог. Түүнээс гадна миний үг хүмүүсийн дунд гарч ирж цаашид далд бус байх нь мөн л миний нэгүсэл болон өршөөлөөс болдог. Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагддаг болон надад өөрсдийгөө зориулдаг бүх хүнийг би хайрладаг. Надаас төрсөн мөртөө намайг мэддэггүй. Бүр намайг эсэргүүцдэг хүмүүсийг би үзэн яддаг. Миний төлөө чин сэтгэлээсээ байдаг хүмүүсийг би орхихгүй. Харин ч тэднийг 2 дахин их өрөөнө. Ач сандаггүй. Миний сайхан сэтгэлийг гутаадаг хүмүүсийг би 2 дахин илүү шийтгэж амархан тавьж явуулахгүй. Миний хаанчлалд шудраг бус байдал эсвэл хууран мэхлэлт дэлхийн зүйл буюу үхэгсдийн үнэр байдаггүй. Харин ч бүгд шудраг зан, зөвхт байдал, бүгд нууж далдлах зүйлгүй, ариун нээлттэй байдал, бүгд шинэлэг, бүгд баяр цэнгэл, бүгд босхон байгуулалт юм. Хэн нэгэн үхсэн хүний өмхий үнэрийг ханхлуулсаар байвал яагаад ч миний хаанчлалд үлдэж чадахгүй. Харин миний төмөр саваанд захирагдах болно. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх бүх эцэс төгсгөлгүй нууц эцсийн өдрүүдэд миний олж авдаг бүлэг хүмүүс та нарт бүрэн илчлэгдсэн. Та нарт өрөөгдсөн санагдахгүй байна уу? Түүнчлэн бүх юм ил тод харагдах өдрүүд нь та нар миний хаанчлалыг хуваалцах өдрүүд юм. Үнэхээр хаад шиг хаанчилдаг бүлэг хүмүүс миний урьдчилсан тогтоолт болон сонголтоос хамаардаг ба үүнд хүний хүсэл огт байдаггүй. Хэрв хэн нэгэн үүнд оролцох гэж зүрхэлвээс миний гарын цохилтыг амсах ёстой бөгөөд ийм хүмүүс миний дүрлзэх галын бай болно. Энэ бол миний зөвхт байдал, сүр жавхлангийн өөр нэг тал юм. Би бүх зүйлийг захирдаг. Би бол бүрэн эрх мэдэлтэй ухаалаг бурхан. Би хэндэж өршөөнгүй ханддаггүй. Туйлын инэрлгүй, ямар ч хувийн мэдрэмжгүй гэдгээ хэлсэн. Би хэнч байсан өөрийн зөвхт байдал, шудраг зан, сүр жавхлангаар ханддаг. Энэ зураа миний үйл хэргийн гайхамшиг болон миний үйл хэрэг юу илэрхийлдгийг илүү сайн харах боломжийг хүн бүрт олгодог. Би үйлдсэн янз бүрийн үйлдлийн төлөө муу ёрын сүнснүүдийг нэг нэгээр нь шийтгэж, тэднийг нэг нэгээр нь ёроолгүй нүхэнд хайсан. Цаг хугацаа эхлэхээс өмнө миний дуусгасан энэ ажил тэднийг ямар ч албан тушаалгүй, ажиллах газаргүй болгож орхисон. Миний сонгосон хүмүүс буюу миний урьдчилан тогтоож сонгосон хүмүүсийн нэгэнч муу ёрын сүнсэнд хизээж эзэмдүүлэхгүй. Харин үргэлж ариун байна. Өөрийн урьдчилан тогтоогоогүй, сонгоогүй хүмүүсийг би сатаанд өгч тэдэнд цаашид үлдэхийг зөвшөөрдөггүй. Миний захиргааны зарлиг бүх талаараа миний зөвхт байдал, миний
сүр жавхлан агуулдаг. Би сатааны ажилдаг хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй. Харин би сатааныг үзэн яддаг учраас тэднийг биеийнхэн хамтаар үхэгсдийн орн руу хаяна. Би үүнийг хизээч амархан өршөөхгүй. Харин бүрэн дүүрэн устгаж ажиллаа хийх өчүүхэнч боломж үлдээхгүй. Сатааны тодорхой хэмжээнд ялзруулсан хүмүүс миний гарын ухаалаг зохицуулалт дор байдаг. Үүнийг сатааны хэрцгий зангаас болж тохиолдсон гэж бүү бод. Харин би орчлон ертөнц болон бүх зүйлийг захирч байдаг төгс хүчит бурхан гэдгийг мэдэж ав. Миний хувьд шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй. Гүйцэлдүүлж болохгүй зүйл эсвэл хэлж болохгүй үг гэж бүрч байхгүй. Хүмүүс миний зөвлөгч мэт авирлах ёсгүй. Миний гарт зөхиүүлж үхэгсдийн орн руу хаягдахаас болгоомжил. Би чамд хэлчихье. Өнөөдөр надтай эдвхтэйгээр хамтран ажилладаг хүмүүс бол хамгийн ухаалаг хүмүүс бөгөөд тэд хохирлоос зайлсхийж шүүлтийн шаналлаас мултрана. Энэ бүгд бол миний зохицуулалт, миний урьдчилан тогтоолт. Хайхрамжгүй үг бүү хэл. Өөрийгөө ихэд бодож, бодлогогүй үг бүү яар. Энэ бүхэн миний урьдчилан тогтоосноос болоогүй гэж үү? Миний зөвлөгч болох та нар ямар ч ичхүүр сонжуургүй. Та нар өөрсдийн биеийн хэмжээг мэддэггүй ямар өрөвдөлтөй өчүүхэн билээ. Гэвч та нар үүнийг том асуудал биш гэж боддог ба өөрсдийгөө мэддэггүй. Та нар миний үгийг ахин дахин чихнийхэн хажуугаар өнгөрөөж миний уйггүй хүчин чармаалтыг хий дими үрж. Энэ нь миний нэгүүлсэл, өршөөлийн илэрлэгдгийг огт ухаардаггүй. Харин өөрийн овсгоо самбааг ахин дахин гайхуулах гэж оролддог. Үүнийг санаж байна уу? Өөрсдийгөө их ухаантай гэж боддог хүмүүс ямар гисгэлт хүртэх ёстой вэ? Миний үгэнд хайхрамжгүй, итгэлгүй байж зүрх сэтгэлдээ сийлдэггүй. Энэ тэрийг хийхдээ худал дүр үзүүлэхийн тулд намайг ашигладаг. Мууг үйлдэгчтэй. Та нар хизээ миний зүрх сэтгэлийг бүхэлд нь бодолцох юм бэ? Та нар миний зүрх сэтгэлийг бодолцдоггүй. Тиймээс та нарыг мууг үйлдэгчид гэж нэрлэх нь зохисгүй хандаж буй хэрэг биш. Харин ч та нарт яг таарна. Өнөөдөр би та нарт нэгэнтээ нуугдмал байсан зүйлсийг нэг нэгээр нь харуулж байна. Агуу улаан луу ёроолгүй нүхэнд хаягдж бүрэн устгагдсан. Учир нь түүнийг байлгах ямар ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл энэ нь Христэд үйлчлэл үзүүлж чадахгүй. Үүнээс хойш улаан зүйлс оршин тогтнохоо болно. Тэдгээр нь ор мөргүй арилах ёстой. Би хэлснээ хийдэг. Энэ бол миний ажлын гүйцэтгэл. Хүний үзлээ арилах. Би хэлсэн бүх зүйлээ хийсэн. Сэргэлэн байх гэж хичээдэг хинч өөртөө суурил авчирч зэвүүцэл төрүүлдэг ба амьдрахыг хүсдэггүй. Тиймээс би сэтгэлийг чинь хангаж тийм хүмүүсийг огтхонч байлгахгүй. Үүнээс хойш хүн ам улам бүр сайжирч харин санаачлагтайгаар надтай хамтран ажилдгүй хүмүүс ор мөргүй үгүй болно. Миний хүлээн зөвшөөрсөн хүмүүс бол миний төгс болгох хүмүүс бөгөөд би нэгийг нь ч орхихгүй. Миний хэлдэг зүйлд ямар ч зөрчилдөөн үгүй. Надтай эдвэхтэй хамтарч ажилдгүй хүмүүс улам их гисхээлт амсагч
эцэст нь би тэднийг гарцаагүй аварна. Харин тэр үед тэдний амийн хэмжээ нилээд өөр байх болно. Чи тийм хүн болохыг хүсэж байна уу? Бос, надтай хамтран ажил. Миний төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагддаг хүмүүст би мэдээж хэрэг муу хандахгүй. Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулдаг хүмүүст би өөрийн бүх ёроолыг хайрлана. Өөрийгөө бүхэлд нь надад өрг. Чиний юу идэж, юу өмсөж зүүх болон чиний ирээдүй бүгд миний гарт байдаг. Чиний дундарч дуусшгүй баяр баясгалын төлөө би бүхнийг зохих ёсоор зохицуулна. Учир нь миний төлөө үнэнчээр зарлагддаг хүмүүсийг би гарцаагүй асар ихээр өрөөх болно гэж хэлсэн билээ. Надад өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагддаг хүн болгонд бүх ёроол очино.